Манай Өвөрнгай аймгийн Сандсан бол одоо бас мал сүргээр одоо бас улсад алдарт. Өвөрнгай аймгийн Сандсумын Захиуртын 2 дугаар багийн малчин Улаанхүү аавынхаа олон удаа аваргалж улс аймгийн алдар цолонд хүрч байсан бууцсан дээрээс аймгийн аварга малчны цол тэмдгэн гард авлаа. Түүний аав мандах нэгдлийн хончин Чожо баг малыг тэр доторхон төлөг борлонг тоо толгой бүр малтаж 6 удаа аймгийн аварга малчин 1989 онд улсын аварга малчин болж байжээ. Аавынхан аврагын бохиог үргэлжлүүлж Улаанхүү мөнх чимэг нар мал малдах арга ухаан дуршлаг хөдөлмөрч төглөөрэн нутаг усандаа манлайлан авраг цолонд хүрч байна. Энэ болохоор манай аав юм пайз нохорон дээр улсын авраг малчин болж яхад нь өгч байсан байна. Манай аав чинь аймгийн 6 удаагийн авраг улсын сайн малчин. За энэ жилийн байдал эрт цас орсон манай энд 10 сарын ихэр шихуусаас ороод ер нь өвчлөлтийн байдал нэлээ хүнддүү талтай байсан. Одоо ер нь адуу өхөр хон ямаа талтай голчилж өсгөж байна та. Хантайгаа суугаад ерөнхийдөө мал малалж эхэлсэн. Одоо тэгээд хадам аав ээж минь 71 оноос эхлээд энэ бууцсан дээр амьдарч эхэлсэн байлээ энэ бууцыг аваад. Тэгээд тэрнээс хойш 9 хүүхэдтэй айлын хамгийн бага нь манай гэрүүлийн хүн. Дээр 5 ахтай 3 ихчтэй. Тэгээ хадам ээж минь одоо 80 хүрч байгаа настай өгшин байгаа. Энэ бууцсан дээр бол 6 удаагийн аймгийн авраг болж исэн юм байлээ. Тэгээд 1988 онд улсын авраг болж исэн. Тэгээ одоо хүний баг хүүтээс осон хүн чинь тэгэл малчууд минь өвлөхөөс өөр арга байхгүй өөрөг хүлээсэн. 79 онд энэ дээр өвлжээд манайх. Тэгэл одоогоор л байгаа юм дээ. Ёстой түүхтэй ёстой сайхан нут. Улаанхүүгийн хинжээлээ 900 гаруй толгой малтаагаан улаан дэлдэн өвлжиж байна. 2011 онд гэрүүл болж 4 сайхан хүүхдийг төрүүлж өсгөхийн зэрэгцээ мал аж ахуйн хөгжүүлж өнөөдрийн амжилтанд хүрч байгаамаа. Тэд цагийн хүйтэн засны зузааныг дисч болгоч малын үс тэжээл хомос үн өндөр байх үед малчид зутардаг хэмээн ярьж байлаа.